ах トゥ ус минь ээ. Та хэрүүлж. Эсвэл зодоонч. Арх уудаг. Мөрөдөө тоглодог. Зав хайрч явдаг. Уурлаж хараат зүхэж үглэж яншиж явдаг мөртлөө би Есүст итгэдгээрээ бахархдаг гэвэл яах вэ? Таар боддоо. Таны хань ижил өр хүүхэд бус ямар их энэ нэрийг тантай хамт үзэн ядаж танаас болж энэ нэр яаж муулагдах вэ? Тиймээс бид гимших ёстой юм аа. Гимшээд уучлах ёстой. Хэрвээ энэ нэрийг хэн нэгэнд муугаар харуулснаас болж хэн нэгэн магадгүй хизээч Есүст итгэхгүйгээр эзний нэрийг үзэн ядсан бол яа? Тэр хүний цуснд хэн буруутай вэ? Тэр хүний авралд хэн буруутай вэ? Бүгдээрээ бодож үзээрэй. Тийм учраас Есүс хэлсэн. Надад итгэх хэн нэгнийг эдгээр нялх балчир хүмүүсээс хэн нэгнийг бүдрүүлвэл тэр хүн хүзүүндээ термийн чулуу зүгээд тэнгис таягдсан дээр байсан юм а гэж хэлсэн. Тэг бүгдээрээ яг одоо энэ мөчид бүгдээрээ бодъё. Би хэн нэгнийг бүдрүүлсэн юм биш үз. Магадгүй таны хань ижилж юм уу? Магадгүй таны аав ээж чинь, эсвэл таны өр хүүхэд. Хэн нэг Есүс тийм биш үү те? Бид нар мэдж байгаа. Есүс Христ таны оронд байсан бол гэж бодож үзээрэй. Есүс Христ таны оронд байсан бол Есүс яг та нөхөртөөгөө, эхнэртэйгээ, өр хүүхдүүдтэйгээ, аав ээжтэйгээ, ажил дээрээ хүмүүстэй харилцаж байгаа шиг харилцах байсан болов уу гэж бодоод үз. Хэрвээ танд хариулт нь үгүй штэй гэж байгаа бол та гимших ёстой гэсэн үг. Хэрвээ тийм ээ яг над шиг байх байсан гэж байгаа бол та маш зөв амьдарч байна гэсэн үг. Хэрвээ хэн нэг хүн Есүсийг үнэхээр зүгээр нэг итгээд биш, итгэх төдийгүй дагдаг бол танаас болж тэр хүмүүс, таны эргэн тойронд хүмүүс Есүсийг алдаршуулах ёстой байсан. Энэ хүн Есүс Христэд итгээд ямар өөр болов. Тэгээд сүмрэг ирэх ёстой байхгүй. Би чамаас хайр халамж харлаа. Би чамаас үннийг харлаа. Би чамаас жинхэнэ эр хүн шиг жинхэнэ мөн чанарыг харж байна. Яагаад чи ийм байгаа юм бэ? Бидний итгэлийн талаар асуух бол. Асуудал нь бид үлгэр дуурайл болох ёстой. Гэхдээ бид нар төгс биш учраас заримдаа бид нар яадаг вэ? Гомддог. Заримдаа бид уурладаг. Заримдаа бид алдаа гаргацдаг. Тэр үед бид яах вэ? Бид уучлах хэрэгтэй байхгүй. Та нар хэлэхгүй уучлах байх гэж. Бид уучлах байх хэрэгтэй. Харин уучлах уу гэдэг бол харин нөгөө хүний асуудал болчихж байгаа. Бид буруугаа ойлгочлаа. Бид гимшчлээ. Бид уучлалгүйла. Гэтэл одоо энэ хүн уучлахгүй бол одоо миний асуудал биш. Би үнэхээр хийсэн буруудаа харамсаж байна. Би гимшиж байна. Дахиж цаг хугацааг буцааж болдог бол би тийм зүйл хийхгүй байх байсан. Одоо би хийхгүй байхаар өөрчлөгчлөө. Тэр үед бол тэнийг зүйл хийцсэн. Одоо яах вэ? Би ухаарлаа. Одоо өөрийгөө яллаад буруутгаад биш. Би ирээд рүүгээ явах хэрэгтэй болно. Харин энэ хүний хувьд гомдоод үлдэж байгаа бол энэ хүний асуудал болдог байхгүй. Учир нь гомдол бол сатаны өрх. Библи биднийг ах トゥ усээ зүрх сэтгэлээсээ уучлаа гэж хэлж байгаа. Зүрх сэтгэлээсээ уучлаа. Та нар хэн нэгэн бодож иж магадгүй те. Гэхдээ чи тэгсэн, тэгтэл тэр тэгсэн штэ гэж. Харин тийм ээ, тийм учраас л уучил гэж хэлээд байгаа байхгүй юу? Амен. Тийм учраас л уучил гэж хэлээд байгаа. Үл уучлал бол тэр хүнийг өөрийг нь хөнөөдөг сатаны өрх байхгүй. Тэгээ Библи бидэнд уучлах хэрэгтэй. Маш гоё арга зааж өгсөн. Маш энгийн. Уучлах та нар хэцүү гэж бодож байна уу? Яг үнэндээ бол хэцүү биш. Нэг үг намайг уучлахад маш амархан болгосон. Христ та нарыг уучлсны адил бие биенээ уучил гэдэг үг. Бүгдээр тэр ишлэгийг олъё. Энэ үг л намайг чөлөөлсөн юм да. Тийш дээ. Би новш дээ. Би чинь тамд орох зохистой хүн байхгүй. Гэтэл над шиг нүгэлтнийг тэр уучлсан штэ. Би ийм агуу уучлчаад
Яаж би бусдыг уучлахгүй байх вэ гэж утсан чи бүр ицсэн шүү дээ. Эфес 4:32. За энэ ишлэлийг шийдлээд аваарай заа юу. Уучлах маш амархан байхгүй. Бид үннийг ойлгол үнэн яадаг гэлээ? Биднийг чөлөөлдөг байхгүй. Бүх хүлээснээс, бүх гомдлоос, бүх айдсаас, бүх гим нүглээс чөлөөлчдөг баг. Үннийг ойлгол. За хамтдаа Эфес 4:32 дээр Бурхан та нарыг Христ дотор уучлсны адил. За энд Христ Есүст гим нүглээ гимшин итгээд уучлалыг авсан хүн байвал гараа өргөдөө. Тэлгүй би уучлагдсан гэж. Амен. За би уучлагдсан. Хийсэн гим нүглээ бүгдээрээ мэдчихэж байгаа шүү дээ. Бид яг үүндээ бол ямар сул дорой яасан хүнд хэлхэж хичмээр арчаагүй амьдэрсэн бол тий. Гэтэл Христ дотор Бурхан биднийг уучлсан байна. Одоо бидэнд тушааж байна. Одоо танд хэлж байна. Би чамааг уучлсан. Яг үн шиг, яг үнтэй адил гэж хэлсэн шүү. Та нар хэлэхгүй. Яг үнтэй адилхан. Энэ адил гэдэг үгийг бити мартаарай. Яг үнтэй адилхан. Хэрвээ та хийсэн асар их нүглээсээ Бурханаар уучлагдсан бол яг үнтэй адилхан одоо яа гэж байна? Бие биенээ уучлагдсан байна шүү. Тэгэд нэг нэгнээ инэрч айдуу зөөлөн сэтгэлээр хандаарай гэсэн байна. Бурхан биднийг инэрсэн шүү. Бидэнд айдуу зөөлөн хандсан шүү. Тийм биз дээ. Одоо ч айдуу зөөлөн ханддаг шүү. Бид дахин гим нүглээ хийдэг тий. Дахин алдаал, дахин уучлаарай л гэ хүрээд ирдэг бүр. Бурхны ингээ янзыг үзэж байгаа юм шиг тий. Дахиж хизээш тэхгүй гэсэн бүртээ баг хормын дараа дахиад өгөөтгөө хийчихсэн, дахиад уучлаарай гэл. Би дахиж хизээш тэхгүйгээ Бурханаар бид нэр тоглож байгаа юм шиг ханддаг. Яг үнэндээ бол нэрэ Бурхан хэрвээ хүнтэй адилхан бидэнд ханддаг бол Бурхан минь бид бол бүгдээрээ бидэн дээр гал утсан байсан баг. Гэтэл Бурхан бидэнд дандаа инэрдэг, дандаа айдуу зөөлө хандсан байгаа байхгүй юу. Тэгээ яг энэ үе шиг бие бинийгээ инэр. Бие бинийгээ Бурхан та нарыг уучлсны адил уучил гэж хэлсэн. Тийм учраас энийг уншаал би үннийг ойлгосон. Тийштэй би өөрөө ямар муухай арчаагүй гим нүглээсээ уучлагдсан билээ. Тэгчгээд би бусдыг уучлахгүй бол нэр ямар нүрээрээ эзний өмнө зогсох юм бэ те. Тэгэд ойлгосон. Уучлая. Тэг уучлахад амар. За уучлалын тухай дахиад бүгдээр хамтдаа харъя. Матай 18 дугаар бүлэг. Матай 18-ын 21-ээс хамтдаа уншийе. Дараа нь Петр ирж түүнд эзэн ах トゥ маань миний эсрэг нүгэл үлдэхэд би хэдэн удаа уучлах вэ? 7 удаа юу гэж. Уг нь Петр амар их тоо хэлсэн байхгүй. Та нар боддоо. Таны эсрэг хүн нүгэл үлдэхэд таныг доромжилж, танаас хулгайлж, нүгэл үлдэнэ гэдэг чинь те аллахч байж болно шүү дээ. Таны хань ижлийг, өр хүүхдүүдийг алсан. Эсвэл таныг юу ч хуултал дээрэмдсэн. Тэр нүгэл үлдсэн юм байна. Тэгээд хэлж шүү дээ. 7 удаа юу гэдэг бол өстой дийд хийцгэр шүү дээ. Бүгдээрээ 7 нүглийг бодъё л доо. Танаас хулгайлцсан байна. Нэг хүн. За тэгээд нөгөө хүн чинь бас өөр юу хийцэн байж болох вэ нүгэл гэдэг чинь. Таныг доромжилсан байна. Бүр харааж зүгхэж аимшигтай таны талаар гүтгэлэг хийсэн байна яг тэр хүн. Яг үндэ бол эхнийх дээр нь л хангалттай штэ. Ёстой нэрэ тэр хүнийг дуусгаа хийчмаар байна. Гэхдээ твчлээ Петрийн хувьд, хүний хувьд. Хоёр дахь удаа таныг бол асар мухагаар доромжлоод гүтгээд ярьчлаа. Гурав дахь удаа
юу байж болох вэ? Таныг хүчирхийлсэн. Эсвэл магадгүй таны өр хүүхдээс чинь хүчирхийлсэн тэр хүн. Яг адилхан хийсэн. Ингээл бодоход бүр 3 дээр амар байгаа шүү дээ. Гэтэл Петр 7 удаа яг гэж. Магадгүй тэр хүн бүр таны хайртай хань ижлийг эсвэл таны аав ээжээс чинь аль нэгнийг алчихсан. За 4 боллоо. Энэ бүр тааж давшгүй шүү дээ. Тэгтэл Петр энд хэлж байна 7 удаа юу гэж. 7 удаа нүглүүлсэн тэр хүн. Петрийн хувьд бол үнэхээр энэ л хангалттай биз дээ. Тэгээ таны эсрэг хийсэн хүмүүсийг бодоорой. Петр Иесусээс асуугаад ирэхдээ 7 удаа юу гэж хэлэхдээ хэвээр маш өндөр уучлалын тухай ярьж ирж байгаа шүү дээ хүний хувьд. Сая 4-ийг л нэрлэхэд таны эсрэг нэг хүн энэ 4-ийг хийсэн тухай бодоход амар хэцтэй. Тэгээ 7 болгоё л доо. Тэгэхэд Есүс юу гэж хэлж байна 22 дугаар ишлэл дээр. Есүс альцсан. Би чамд 7 удаа бус харин 70 дахин 7 удаа гэж хэлье гэж. За 70 дахин 7 удаа. 7-ог 70-аар үржүүлвэл хэд вүлээ? 490. Юу н 7 вэ? 490 удаа нүглүүлчихсэн. Есүс хэлж шүү дээ. Би чамд хэлье гэж байгаа. Би чамд 7 удаа бус харин 7-гоо 70-аар үржүүлэх гэж байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг юм бэ? Юу гэсэн үг вэ? Энэ бол зүгээр уучлал гэдэг бол ямар ч үед бүх тохиолдолд чи гомдож болохгүй гэсэн үг. Чи хорсож болохгүй. Чи үзэн ядаж болохгүй. Яг тэгвэл гомдсон хүн өөрийгөө л алдаг. Өөрийгөө хөнөөдөг. Тэгтэл гомдоосон хүн таныг гомдоочход юу ч болоогүй юм шиг тэр алуурчин, тэр совдог хүчирхийлэгч хүн юу ч болоогүй юм шиг алгаараа сайрахад явж шít. Гэтэл та гомдлоороо өөрийгөө хөнөөгээд та хохирогч болоод магадгүй тэр гомцсноосоо болж амьдрах итгэлгүй архинд донтчихсон. Тэр намайг ингэсэн учраас, хүчирхийлсэн учраас, тэр миний ханыг алсан учраас, миний хайртай охиныг ингэсэн учраас гэд архичин болоо та явж байгаа хөөе. Хэн охирж байна? Харин уучил гэж. Зүрх сэтгэлээсээ уучлах. Зүрх сэтгэлээсээ гэж хэлэхгүй юу? Зүрх сэтгэлээсээ бид түүнийг уучлах хэрэгтэй. За, энэ дээр бас нэг зүйл хэлье. Тэгэхээр хүмүүс ингэн шудраг ос тэгвэл хаана байгаа гэж. Тэгээ тэр хүнийг би уучлах чахлаар яах тэр хүн чинь давраад байна гэл. Угаасаа тэр хүнийг хинч өөрчилж чадахгүй гэж магадгүй шүү. Та хорсоо тэгээ яах юм? Яг яамаар байгаа. Та алмаар байгаа юм уу? Үе мөвчөөрн салгаад тастмаар байгаа юм уу? Тэгвэл та хамгийн хариг салварч боллоо шүү. Та бас өөрөө аллах үлдэж байна. Гомдол хүнийг эцэст нь алуурчин болгодог. Гомдол энийг удаан тавьвал хорсол бол. Хүн хорсож гашуун үндэс бий болдог. Тэгээ энэ хорсол удахдаа үдзэн ядалт бий болж байгаа. За үдзэн ядсан хүн алдаг үстэй. Гомдлыг удаан тавих юм бол та нар мэдэн тийм үү? Одоо зөвөр энгийн жишээ авъя л да бүгдээрээ нөгөө нэг цайг хандалж уудаг тийм үү? Нэг 5 минут хандлахад л хангалттай байдаг шүү дээ. Тэгэл унаа. Харин 10 минут тэр халуун усандаа тэр цай бүхэл бүтэн 1 цаг болвол юу болох вэ? Бүр өстө уухын аргагүй. За тэгээд тэндээ удах юм бол магадгүй 7 хоногийн дараа 2-7 хоногийн дараа хөгзрөөд эхэлнэ. Хөгзрөөд бактери вирустэй болоод мөөгөнцөр үүсээд сүүлдээ бүр өмхир нэцтэй. Тэгэд тэрийг уусан хүн хордно. Тэгвэл гомдлын үрийг зүрхэндээ тээвэл
Тэр нь та тэр даруй зайлуулж уучлж бурханд өргөхгүй бол 1 хоног, 2 хоног, сар та идэгт чинь гомдолд. Тэгээ дотроос чинь гомдол таныг өдөрдөж эхэлнэ. Та гомдлоо ярьж эхэлнэ. Ийм л юм болдог. Үнэхээр хохирогчнд бид нар өөрсдөө болдог. Тийм учраас бид харин бүх зүрхээрээ бид уучлах ёстой. Та хэлгүй бүх зүрхээрээ уучлах. Тэгээд шүүлтийг бид нар яах вэ? Библиэлд ийм зүйл байгаа. Тэгээ би яах юм бэ? Тэр хорон мууныг нэг би уучлаад юу болох юм бэ гэвэл Библи бидэнд маш тодорхой заасан байна. За. Ром 12-ийн 19-с. За таньяас таны эсрэг аимшигтад нүгэл үлдсэн тэр хүмүүс байна. Таныг зүссэн бүрээр доромжлон худлаа ярьж гүтгэж, таны нэрийг харлуулсан, таны боломжуудыг хаасан, таньяас тэгээ дээрээс нь тэр хүн хулгайлчихсан. Бүр тэр байтугай таны хайртай нэгнийг хүчирхийлсэн, тэр байтугай таны хайртай нэгнээс бас алччихсан. Тэ? Дээрээс нь үнэхээр санаанд ороогүй тэр 7 нүглийг үлдсэн тэр хүний тухай бодъё. Петр 7 удаа уучлах уу гэж асууж байна. Өөртөө тэр бол үнэхээр хамгийн төвчээр хязгаарын бүр дээд тоог тавьсан баг. Гэтэл Есүс 70 дахин 7 удаа гэж хэлсэн баг. За тэгвэл уучлалаа гэж бодъё. За тэгээд бидний дотор шудраг ус. Тийм үү? Бид шаардах бол бид нар үнэхээр гомдолтой байна. Яагаад? Тэр чинь алуурчин шүү дээ. Тэр чинь хүчирхийлсэн шүү дээ дээрэс нь. Тэр чинь дээрэс нь хулгайлсан шүү дээ. Тэр чинь дээрэс нь ямар аимшигтай гүтгэж доромжилвоо. Миний амьдралыг сүрүүлсэн шүү дээ. Харин Библи бидэнд хэлж байна. Хайртууд минь хизээч юу гэсэн бэ? Өөрийн өшөө хонзонг бүү аав гэж. Одоо таны эсрэг тэр 7 нүгэл үлдчихсэн тэр бузар хүнтэй та таарлаа гэж бодъё. За тэр үед яах вэ? Бид яах вэ гэдгийг хэлсэн. Уучлал гэж яах вэ гэхээр тэр дайснаа. Хизээч өшөө хонзонг, өөрийн өшөө хонзонг бити аав гинэ. Библи бити аав гэж байгаа бол бити аав. Танд боломж эрх мэдэл нь тохироо бүрдсэн ч битгий аав. Хэрвээ та өшөө аввал юу болох вэ? Та бодж үзтээ. Та өөрөө алуурчин болох гэдэг шүү дээ. Бурхан таныг алуурчин болоосоо гэж хүсэхгүй. Бурхан таныг өөрөө тэр хүн шигээ магадгүй тэр хүнээсээ 7 дор үйл үлдээсэ гэж хийх хүсэхгүй. Харин яа гэж зааж өгсөн байна эзэн? Таныг биднийг нүглээс аварчин тэр. Буруу муу үлдэхээс хамгаалж байна. Харин Бурханы уур хилэнд зай гаргаа өгч гинэ. Надад хорон муу хийсэн хүнийг би өшөө авах боломж эрх мэдэл нь бүрдсэн. Одоо энэ хүн миний өмнө ёстой нөрөө гөөлөг болоо байж гин гэж бодъё. Би одоо холдож байгаа байхгүй. Ингэхдээ би нүнийг хүнээс би өшөө авахгүй. Би холдож байна. Ингэхэд юунд зай гаргаж өгнө гинөө? Бурханд. Бурханы уур хилэнд зай гаргаж өгч байгаа. Хамгийн шудраг шүүдэг нэгэн бол Бурхан шүү дээ. Ёстой үүлийн үрийнх нь хариуг үсний ширхгэсэн ч нарийн төлөх тэр нэгэн бол бидний шудраг шүүгч. Амен. Тэр бол шудраг шүүгч. Тийм учраас бид түүнд зайд гаргаж өгнө гэсэн үг. Би 90-ад оны үед би өсвөр наснда гэмт хэрэг үлдээд би шоронд орсон. Би танарт нэг түүх ярьж өгье. Тэ би 18 настайдаа таслагдаад би шоронд орсон. 1990
90 оны ихэр. Тэгээд насан туршидын 20 ангид очиход 800 гаруй хоригдол байсан. Та нар бодоо 18-аас 80 гаруй насны таягт тулцсан хамгийн өндөр настай 84-тэй билүү 85-тай билүү тийм хөгшин байсан. Таягт тулцсан. Тэгээд 800 гаруй хүмүүс. Хамгийн залуу нь би байсан. Тэгээ надтай хамт Төв аймгийн Болд гээд нэг залуу байсан. Бид хоёр хоёулаа 18 настай хоёр залуу. Тэр хүн яаж байгаад шоронд орцсон бэ гэсэн чинь би тэр залууг харахтаа ёстой хорхоод хоргоо гэдэг шиг тийм залуу байсан байхгүй. Хажууд нь би бол зөндөө эвдэрсэн. Зөндөө буруу мухай юм хийцэн. Арх, завхайрал, зодоон цохон, хутаг, дээрэм. Ердөөсөө би бол хажууд нь бол үнэхээр эвдэрсэн нэг юм байсан. Гэтэл тэр Болд гэдэг залуу биш үү? Хорхоод хоргоо. Тэр залуу биш. Малчин хүүхэд хөдөө өссөн. Төв аймгийн залуу. Хөдөө мал малдаж өссөн малчин хүү. Тэгээ яагаад тэр хорхоод хоргоо залуу шоронд орцсон бэ гэхлээр нөгөө 90 оны ихэр юу болсон бэ гэхлээр та нар мэдж байгаа тийм үү? Нөгөө социалист эдийн засаг дампуураад тэгээд өлсгөлэн болсон. Эдийн засгийн хямрал болсон. Дэлгүүртийн лангуу хов хоосон болсон. Хүмүүс талх авах гэж улсаас өгсөн талуунаар улстай өдөртөө нэг ширхгэл талх авах хэрэгтэй. Маргааш нь дахиад талуун аваад өдөрт нэг л талх авна. Дэлгүүрийн лангуу хов хоосон, бүх лангуу хоосон. За нэг хаяа нэг харагдж байгаа зүйл нэг давс. Ийм л байсан. Тэр үед тэр малчин залуу хоолгүй болсон хөдөө. Хамгийн гол нь өвөлд зуднаар хамаг малаа зуданд алдсан. Хот нь харлаад үлдсэн. Идэх хоол байхгүй. Тэг хөдөө байгаа тэр залуу 17 настай насан туршаагүй байхдаа амьдралдаа анх удаа хулгай хийсэн байгаа тэр залуу. Яагаад гэвэл өнчин ээжтэйгээ хэдэн өнчин дүүнэртэйгээ амьдардаг. Тэг амьдралдаа анх удаага тэр хонь хулгаалаад ээж дүүнэртэй хоол хийж өгсөн. Тэгэд энэ үндэ 1 жилийн ял аваад 6 сарын дотор тэр тураад өгсөн. Миний хажууд турж өгсөн. Би тэр залуугийн үхэлд би маш их харамссан. Би үнэхээр тэр үед ёстой сэтгэлээр унсан. Тэгээ надад маш том асуулт төрсөн. Би амар гонигтайгаар би юу гэж бодсон гэж энэ хорвоод ер нь үнэн гэж байд юм уу гэж би бодсон. Үнэн гэж байд юм уу? Амьдрал яагаад ийм шудраг биш байгаа юм бэ? Хүмүүс энэ улс төрчид, улсын их хурлын гишүүд сая саяар тэр бумаар нь хулгай хийж байхад тэгээд ямар ч ял өрөхгүй шүүхийг аргалж танил талаараа эрх мэдлээрээ мөнгөөр хүн алчгаад аргалаад ялгүй явж байхад энэ залуу амьдралдаа анх удаага хулгай хийгээд өлсөж байгаа ээж дүүнэртэй хоол хийж өгөөд 1 жилийн ял аваад 6 сарын дотор нь миний хажууд турж өгч байгаа. Энэ хорвоод үнэн байгаа мó гэж би бодсон. Тэр үед би үнэхээр цөхөрсөн. Би үнэн гэж байхгүй байгаад би маш их яг үндэ бол би гутарсан байхгүй. Дараа нь би удаагүй сайн мэдээ сонссон, Библи уншсан. Ээж минь надад Библи авчирж өгөөд миний хүү энийг уншсан хүн сайн хүн болж байна гэж хэлсэн. Би тэгээд тэр Библийг уншихдаа надад Есүст итгэсэн бас нэг шалтгаан байсан. Тэр юу вэ гэвэл хожим бурхан хүн төрлөختнийг шударгаар шүүнэ гэдгийг би уншсан. Хинч мэдэхгүй, хинч хараагүй гэж бодож үйлдсэн тэр бүх харанхуйд үйлдсэн зүйлс гэрэл дотор илчлэгдэх болно гэдгийг. Тэр үеийн орчуулгаар харанхуйд үйлдсэн юмс нь хотын гудамжинд цуур ятах мэт бүх нүгэл илчлэгдэж хүний ясанд нуугдсан чөмгнөөс гүн далд бодлууд нь ил гарна. Тэгээд шүүлтийн өмнө очих болно гэдгийг би уншаад үнэн байж штэ гэж би баярлсан. Үнэн байж штэ, үнэн байд юм байж штэ. Тэгээд би үнэн байгаад маш их баярлсан. Яг тэр үнэнээр шударгаар шүүгдвэл би ч бас тамд орох хүн. Би ч бас нүгэл үлдсэн хүн. Тэр шудраг шүүлт над дээр ирэхэд би там руу явна гэдгээ би мэдчихсэн мөртлөө би тэрийг уншаад маш их баярлсан. Яг л үнэн байгаад л би баярлаадсэн. Би тамд явахгүй хамаа байхгүй.
Хогч нь тамд явал хогч нь миний л буруу, миний л нүгэл. Хогч нь над гомдох юм байхгүй. Ходол хуурамгийг ярьсан, ходол хуурам бузармыг үйлцэн нь би штэ. Хэрвээ бурхан намайг тамд хаявал шударгаар шөвөл миний л буруу. Энэ бол бурханы буруу биш. Харин надад тэрнээс ч илүү миний сэтгэлийг хөдлөж исэн намайг баярлуулсан зүйл нь үнэн байсан байхгүй. Үнэн байна. Тэгэд би Есүст итгэсэн. Тэр үннийг хүлээн авсан. Тэгэд тэр үнэн гişүүлтээр орвол би там руу явж байгаагаа мэдэж би гимссэн. Би уучлал гуйсан. Тэгээд нүглүүдээсээ иргэсэн. Амен. Тэгээд энд хэлж байна. Шударгаар шүүдэг бурхан байгаа. Чи өөрийн өшөө хонзон бити яв. Чи зүгээр л тэр үнэнд зай тавиад өгч. Бурхан шударгаар шүү. Бурхан өөрөө ингэж хэлсэн шүү. Амен. Тэ бүгдээр хамтдаа 19-ийг дахиад харъя. Ром 12:19. Хайртууд минь хизээч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Таныг зовоосон хүнийг харахтаа зөвхөн таал ууралж гин гэж бодож гинөө. Хизээч үгүй. Бурхан ууралж байгаа юм аа. Таныг гүтгсэн, доромжилсан, танаас сулгайлсан, таныг хүчирхийлж доромжилсан, магадгүй хайртай нэгний чинь алсан. Тэр алуурчныг Бурхан харахтаа Бурханы уур хилэн ноцож байгаа юм. Тийм учраас байж гэж хэлдэг. Би хийнэ гэж хэлдэг Бурхан. Би шударгаар төлнө гэж хэлдэг. Амен. Чамайг өмгөөлөгч тэр нэгэн байгаа юм. Тийм учраас Бурхан хэлж байна. Байж бай. Амен. Бурханы уур хилэнд зай гарга. Өшөө авалт нь минийх би буцааж төлнө гэж эзэн хэлв гэж хэлсэн байна шүү дээ. Бурханы үгэнд Бурхан аль хэдийн хэлсэн. Би буцааж төлнө. Үүлийн үрийнх нь хариуг өсний ширхэх гэсэн ч нарийн би төлнө гэж хэлж байна. Амен. Таныг өмгөөлөх нэгэн байна гэд боддоо. Таны өмнөөс өшөө авах нэгэн байна. Харин эзэн бидэнд нэг ийм зүйлийг зааж өгсаараа. Харин оронд нь ингэж хийгнэ. Тэр хүнд өшөө авахын оронд өшөө авалтыг надад татгах. Харин чиний хийж өгөх зүйл нь юу вэ гэвэл дайсан чинь өлссөн бол хоол гэж. Дайсан гэж юм блэ? Нөгөө таны эсрэг 7 нүглийг хийцэн. Аллаг, хүчирхийлэл, ходол хуурмаг, гүтгэлэг, доромжлол, хулгай, дээрэм, тонуул өстө бүх бузрмог таны эсрэг хийцэн тэр 7 нүгэлтнийг. Харин та яах вэ гэхээр тэр дайсан чинь өлсөөд явж байгаа бол яагаад өлсөө явж байгаа? Яагаад гэвэл аль хэдийн уур хилэн эхэлсэн байгаа. Бурхан таны өмнөөс аль хэдийн өшөө аваад эхэлсэн байгаа хөөе. Тэр хүн одоо зовж явж байна. Тэр хүн одоо тарчилж явж байна. Бурханы уур хилэн тэр аль хэдийн бууцсан одоо тэр хүн үнэхээр маш хэцүү нөхцөл байдалд явж байгаа. Тэгээ та түүнийг хараад заримдаа бид нарт тэгдэж штэ болч хогч нь. Тийм ээ? Харин Бурхан хэлж байгаа битгий. Дайснуудаас чи өшөө авах үед хэрвээ чи тэр хүний мөнгө хараа баярлж ивэл Бурхан үүнийг хараад таалахгүй гэж хэлсэн байгаа шүү дээ. Таалахгүй. Ягаад гэвэл чи өөрөө хүний зовлон хараад кайф авж байгаа нэгэн болчихж байгаа байхгүй. Бурхан үүнийг харахтаа дургүй байдаг. Ягаад гэвэл бидний дотроос хорон мөг хардаг. Тийм учраас Бурхан энэ дургүй. Сургаалт төгсдөр яг тэр ишлэл байдаг. Миний болж игэл олоод надад өгөр. Дайснаас чинь Бурхан тэр өшөө авч явах үед та түүнийг хараад нөгөө зовлонгоор нь жаргаж одоо та илэглэж баярлаж байгаа бол Бурхан уур хилэнгээ авна шүү гэж байгаа тэр хүнээс. Чамайг харахтаа чамайг аюултай байдалд байгааг харахтаа Бурхан тэр хүнээс уур хилэнгээ татна. Тийм учраас эзэн бидэнд зааж өгч байгаа. Эсн чи үлссэн бол хоолоологч. Цангасан бол түүнийг ундаал гинэ. Ингэснээр яана гэсэн бэ? Чи ингэж үлдвэл чи түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа хэрэг юм аа. Би ихлээд энийг ингэж ойлгосон. Би өөрөө нүгэлт хүн учраас би өөрөө сул дорой бас л хорн муу хүн учраас
Нөгөө энэ үгийг эхлээд би ингэж ойлгож ирсэн хараа. Бурхан шийтгэж чинь би дээрээс нь тэр хүн ядарч явахт нь хоол өгөөл, ус өгөөл. Яста галттай нөөс овоолж юм да гэж би ингэж ойлгосон байхгүй. Яг тэгвэл хүн заримдаа Библийг уншихдаа яг өөрийнхөө хандлагаар ойлгоод байдаг Бурханыг. Харин би одооны нөхцөл байдлаас би энийг шал өөрөөр ойлгосон. Муу дээр нь зовоож мууг нь үзэл мач. Би бараг ингэх гээдсэн байхгүй. Тэгсэн чинь үгүй юм байлээ. Галтаа нөөс овоолно гэдэг маань юу ихлээр энэ хүн одоо надаас хулгайлсан. Хүчрхийлж байсан, алж байсан алуурчин одоо өлсөж явж байна. Бурхны уурхайлан буугаад энэ хүн одоо ядраад явж байна. Тэгээ надтай таарлаа. Та нар боддоо. Надтай тааруул энэ хүнд ямар сэтгэл төрөх бол одоо энэ хүн надаас юу хүлээх вэ? Та нар боддоо. Надаас хайр хүлээх үү? Надаас тэрвэрлт хүлээнэ гэж бодож байна уу? Ёстой өлсөж явж байхдаа надтай таарчаад одоо энэ надад хоол өгөндөө гэж бодох уу? Одоо энэ хүн бүр эсрэгээр өгтлээ хайж байгаа. Аимшигтай. Гэсэн чинь би одоо энэ хүнд өлсөж байгааг нь хараад би аюу хоол өгч байна. Даарч байгааг нь хараад би майныг өмсчихөө. Тэгээ би явлаа гэж бодъё. Одоо энэ хүн яах вэ? Хийсэн зүйлдээ энэ хүн би энэ хүнийг юу гэж бодож явсан бэлээ? Энэ хүнээс би юу хүсэж хүлээж ив? Гэтэл энэ хүн чинь надад ингэж байхад ингэж ханддаг гэж хэлэхдээ одоо энэ хүн галтаа нүрс овоолж байгаа гэдэг маань хийсэн хэрэгтэй гимшиж, ичиж, улааж та нар заримдаа яг галтаа нүрс овоолцсон юм шиг царай харж яснаа уу? Ичсэндээ ингээ улаан болчихдээ штэ ингээд. Ичсэндээ хүн хөлснө очоод бүр твдээд улаагаад дотор бүр нүүр нь улааж байгаа. Тэгэд энүүгээр бурхан энэ хүнийг гимшил тавьчихыг хүсэж байгаа. Бурханы хайр бол үргэлж одоо тэр алуурчин ч өөрчлөгдөөд энэ мөчөд гимшээд таны хийсэн өшөө авалтаас биш. Сайн зүйлээр энэ алуурчинг мөнхөд өөрчилж хийсэн зүйлдээ гимшиж ухаарч одоо таны анд нөхөр болсон хүн болохыг ч хүсэж байгаа байхгүй. Энийг уучлал хийж чадна. Та нар бодоо. Одоо яг таны эсрэг хийж исэн тэр хүмүүсийг та нар бодоод үзье. Буруу мөг хийж исэн, 7 нүглийг хийсэн тэр хүнийг боддоо. Таны эсрэг яг үндэ бол 7 нүгэл хийсэн хүн ховор л баг. Та эхнийх дээр нь л аль хэдийн гомдоод, эхнийх дээр нь л баг одоо тэр хүнээсээ илүү хорон моволцсон явж байгаа. Бид нар бодож үзээд тэр хүн эзэнд гимшиж, гим нүгэлдээ гимшиж, харуулсаж таны эсрэг хийжсэн зүйлдээ бүр ичээд бүр галтаа нүрс овоолцсон мэт бүр хамаг нүүр нь халгаа өргөөд бүр нүүр нь бүр час улаан болоод бүр түлэгдэх мэтэмгээ хийсэн зүйлдээ бүр таны хийсэн сайнаас болоод бүр ёстой бүр нэг гутам шиг ичгүүр болдог штэ хүн. Тэгээд танаас уучлах уугаад. Тэгээд дараа нь танд маш их үнэнж таны хийсэн зүйлээс болоод таныг хайрладаг, таны хамтрагч, зүтгэгч болсон байна гэж та нар боддоо. Тэгээд утгаах ахыг бит хоёрын би утгаах ахыг оюутан байхад нь дээрэмдэж исэн хүн. Хөөх амтэн дотор байрны оюутан утгаахыг аваа зоригтойгоор нь гүйлгээд борцгонд явуулсан чинь наан нэг нөхөр хотго барьцсан тий. Дээрэмдэж авчихсан. Дараа нь тэгтээ энэ надаас өшөө авсан л да. Сүмд ирээд зүгээр намайг чинь доромжлол арх уугаал, согтуураал тий. Хөөе.
Хөөе нараагаа чамтай чамгүй нар жаргадгаараа жаргаж мандадгаараа манднаа энтергээл. Чи юу юм бэ? Чи пап юм уу хаашаа? Хөөе пап мап гэж намайг согтоод уудаал. Би ч тэгээд бас нэлээд өшөөг авахгүйсэн шүү. Согтуу могтуу ингээл залгаж байгаа. Хөөе нараагаа энд нэг сайхан хүүхэн байна унтчих уу? Согтуу гудамжинд таарж байгаа. Би чамаас том сүм байгуулнаа. За нараа. Би чамаас том агуу пастор болно. Гээл. Нэг арх аваад өгчөөч. Гээл. Тэгээ би ус авч өгч. Юу гэж арх авч өгөх вэ? Тэгэн гутал миний ус авч өгсөн усыг уунгут тараа цацж хаяалаа. Үнэн баавартай. Тэгэд би эргээгээд энэ хүний чинь уучлах болж байгаа юм чи. Тэгээ одоо уучлалын одоо үр жимс бол жимсийг бит хоёрын нөхрөлөөс харж болно тий. Бит хоёр. Отгаах намайг уучлж, би отгаахыг уучлж. Тэгээ одоо хамтдаа зүтгээ явж байгаа байхгүй. За. Тэгэхээр бид нэр тэр хорон муу таныг гомдоож, доромжилж байсан, илэглэж байсан, таныг дээрэмдэж байсан тий. Тэр хүмүүсээ бид нэр уучлах үед эргээгээд ямар гоё нөхөрлөл бий болох бол Бурхан агуу штэ. Амен. Таниас болж тэр алуурчин нэгэн, тэр хорон муу нэгэн таниас болоод, таны уучлснаас болоод үнэхээр ёстой нүүрэн түлэгдэх мэт гимшиж, халаглаж, харамсаж үнэхээр ичгүүрт ороод Бурханы өмнө гимшээд тэр амьдралаа өөрчилвөл ямар гоё вэ? Бусдад ерөөл болсон хүн болвол ямар гоё вэ? Амен. Сургаалт өгсөн 24-ийн 17-18-ыг гаргадаа. Дайсан чинь ядарч явхад та зовлонд нь илэглэж болохгүй. За энд ингэсэн байна. Дайсан чинь унлаа гэд бүү баярлах гэж. Харин сая шинэ гэрэн дээр хэлсэн шүү дээ. Дайсан чинь өлсөж явж байхад яахыг. Энд хэлсэн. Дайсан чинь унлаа гэд бүү баярл. Тэднийг бүдрэх үед нь зүрхээ бити хөөрөх гэж чинь хараа. Бити баярл. Харин яахыг сая зааж өгсөн тийм үү? За дараагийн 18-ыг унш. Ис твгээс эзэн хараад яана гэж чинь чамайг хараад. Ис таал. Энийг чинь таалахгүй таны хорон муу сэтгэлийг бусдын зовлонд баярлаж байгааг сэтгэл гэдэг чинь хүний мууд баярлаж байгаа сэтгэл гэдэг чинь өөрөө маш их хорон муу болчихж байгаа. Тэгэхээр гомдол таныг ийм хорон муу болгочдөг. Харин эзэн ис твгээс эзэн хараад үүнийг ис таалах ба дайснаас чинь уур хилэнгээ буцааж магтагч. Харж байна уу? Харин та Бурхантай хамтран ажил. Амен. Дайсан чинь өлсөж цангаж ядрах үед Ром 12 дугаар бүлгийн тэр сүүлийн үгсийг битгий 19-оор. Ром 12:19 дээр цангаж байхад нь аях болгож. Сургаалт өгсөн 25-21-22-ыг дахиад харъя. За энэ дээр бас дахиад бичигдсэн байна. Дайсан чинь өлссөн бол түүнд идэх талах үг. Харин цангасан бол юу гэсэн байна? Ром 12 дээр хэлсэн үг байгааз. Бурхны үг хуучин гэрээнд ч шинэ гэрээнд ч хүчинтэй байд юм шиг ах төсмөнэ. Амен. Ингэснээр чи түүний толгой дээр галтай нүрс овоолж байгаа бөгөөд эзэн чамайг яана гэж байна. Вау, шагнана гэж шүү дээ. Эзнэр шагнагдахыг хүсэж гэнэ үү? Тэгээ эзэн намайг утгаахаар шагнасан шүү дээ. Амен. Тэг босоод ирдэ. Одоо надад тийм үнэхээр ивэл болж байгаа, тус болж байгаа нэг хүн шүү дээ. Отгаагчсан намайг уучлсан би бас тус болж байгаа гэж бас найдаж байна. Эзний шагнал болж байгаа бах тий. Тийш тийш маш их тус болж байгаа ш тий. Нөмөр нөөлөг болж байна. Яг би бол аавал гэж бодож байгаа ш тий. Яг нөгөө урд нь бол айгүй муухай нөгөө дээрэмдүүлж доромжлуулсан юм чинь мэдээч ямар сайн байх вэ тий. Эр хүний дотор бол мэдээч айгүй муухай мэдрэмж байгаа. Гэхдээ яг нөгөө энэ хүнийг ажиглаад
нэг тийм байсныг өөрөө мэдж байгаа. Тэгээд энэ хүн яагаад ийм өөр болчихваа? Яг үнэн үү гэсэн тийм бодол тэгээд байгаа байхгүй. Тэг ингээ ажиглаад тахэр тийм алдаа дутагдал нөгөө хуучин характер нь гарахгүй байгаа тоххоор энэ хүн гэж өөрчлөгдөж байгаа юм чинь би яагаад өөрчлөгдөж болохгүй гэж. Тэ бас дуурайгаад ингээ алхаад байвал бүр илүү том пастор яагаад. За ер нь бол тийм шүү. Дотроо тэгж бодоод байгаа шүү дээ. Би та нар нөгөө цуглаанд орж ирэх байхдаа юу гэж бодсон гэж. Би пастор болох юм байна гэж бодсон шүү дээ. Яг тэгвэл нараа 8 дуурайг төгссөн хүн ингээд пастор болсон юм чи. Би их сургууль төгссөн. Би яг өөрийнхөө бодож байгаа байхгүй. Би ингээд пастор болчих юм байна шүү дээ гэж. Гэтэл үгүй байгаа байхгүй. Энд чинь нөгөө дотор зан чанар өөрчлөгдөнө гэж нэг том асуудал байгаа тий. Тэгэл уучлал ингээд одоо би болохоор пастор, бага пастор, нараа пастор хоёрыг яг сүнснийхээ аавыг ээжигээ гэж хүндэлдэг. Яагаад тэгж хүндлэх болсон байг вэ? Би пасторыг 6 жил эсэргүүцсэн шүү дээ. Яг үнэндээ бол. Тэгээд нэг л ишлэл намайг өөрчилсөн байхгүй. Сургаал төгс 26-гийн 12 гэдэг ишлэл. Чи өөрийнхөө нүдэнд мэрэгэн хүнийг үзсэн үү? Тийм хүн. Тэгээ мунхаг нэгэн тийм хүнээс илүү засрах найдвар байдаг. Мунхаг хүн, алуурчин хүн, дээрэмчин хүн, янз бүрийн ингээд тийм бардам хүмүүс өөрчлөгддөг. Харин өөрийнхөө нүдэнд мэрэгэн бийсдэг. Би очиж одоо 8 дугаар анги төгссөн хүнд өрдөрт болох уу? Ингэж бодоод байгаа хүн хизэж өөрчлөгдөхгүй байхгүй. Тэгэл яг тэр өдрөө шийдвэр гаргаад маргааш нь пастор дээр ирээл уучлалт гуйгаал. За пастор, та миний пастор, би таны дагалдагч бай. Тэгээд одоо энэ өдрөөс эхлээд би ингээд аль болохоор хичээе. Өөрийгөө өөрчлөхийн төлөө гээд таны үгийг ингээд дагая тэгээд хилээд өвдөг сүгднэ гэдэг чинь тийм амархан зүйл биш юм бэл. Фүүс айгуу хэцүү байгаа юм чи. Тэгээд төгсөн их сургууль төгсөн өвдөг сүгднэ гэдэг бол тий. Амархан биш. Тэгээд өвдөг сүгдэж бууж өгöd тэрний дараа номлолоо ойлгож эхэлж байгаа байхгүй. Тий. Тэгэхгүй л нөгөө номлолоо ойлгохгүй яваад байгаа байхгүй юу. Тэгэл эсэргүүцээ саарл бижээ нөгөө хардаг мөртлөө харддаг, сонсдог мөртлөө сонсдгоо дүлийн сүнснүүдээ энэ төр гэл Библийн үг номлохоор яг штэ саарл бижээ гүштэй байгааг нь харж идэв штэ. Юуг нь харахгүй гэдэг байгаа ингээл өөртөө ирэлдээ суугаад байсан би. Тэгээ яг ийм маягаар тэгэл уучлал гэдэг бол хүний дотоод ертөнцөөр тэр чигээр нь ингээд өөрчлөөд маш гоё үе таалгуудыг нээсэн. Тэ. Амен. Тэгээд нөгөө пастор маань намайг ахаа гэдэг. Тэгээд нөгөө нэг удаа баярмаа ингэж асуусан. Та яагаад ингэж Хотгон баяр ахаа гэдэг тийм гэсэн чинь айгүй айхтар үг хэлсэн байхгүй. Тэгээд тэр намайг айгүй бас зүрх сэтгэлд нийлээ баярлуулсан. Юу гэвэл энэ хүн чинь нөгөө маш их унтсан байгаа хүнийг Хотгоо ахаа гэж дуудахлаар хүн ингэж урамшдаг юм байна л да. Пастор хүн ингэж ахаа гэж дуудахаар чи хүн дотроо ингэ баярлаад байгаа шүү дээ. Уг нь намайг хүндэлж гин гэсэн хүндлэл өгөөд энэ тий. Тэгээд үнэхээр ингээ яриул зөндөөл гэрчлэлүүд байгаа. Тэгээд маш их уучлал гэдэг бол яг энэ л зүйл тий. Хэрвээ гутгалцсан бол яах вэ? Дарханд би чи 2 ч удаа гутгалуулж яасан. Гэхдээ 3 төгрөгөө өгөөгүй байсан бол гутгалцсан бол бас тэрнээс илүү үл уучлалч байх юм уу те янз бүрийн юм байна гэх. Гэхдээ би анх удаа сонин шүү. Би 1-р цуглаанд ороод анх удаа 0 дотор намайг залбирч өгсөн хүн бол нараа пастор байсан. Би тэгээд дээшээ ингээ харсан чи 22-ийн нараа байсан шүү дээ. Би зодсон шүү дээ ингээ шууд. Би ч юу вэ гэд те. Тэг гайхаад авах дотроо. Тэг ингээ дээрэмчин хүн одоо намайг залбираад байна гэхээр надад бол нэг санагдаад байгаа байхгүй. Тий. Би ч бас одоо гайхаад байдсан шүү дээ. Одоо би одоо худал битий яар бүү завхаарга яриа сууж байгаадаа би өөрөө хүртэл гайхдаг шүү дээ. Тэгвэл нэрээ сони юм аа хүний амьдрал гэж. За. Тийм тэгээд намайг урамшуулсан үг байдаг. Намайг пастраар томилогдоод ингээд сүм байгуулагч болоо явах үед миний пастор надад илгээлтийн эзэн мишнер Магнус ах маань надад нэг ишлэлийг өгсөн. Үйлс дүрийн 13-ыг бүгдээр хамтдаа хардаа. Үйлс дүрийн 13. Тэгээ надад энэ ишлэлийг өгөөд сүм байгуулах гад явах үед надад ингэж хэлсэн. Нараа чи бусдад хэрэг мэдлэгтэйгээрээ хэрэг авьяас чадвараараа бусдад танигдах гэж битгий хоролдороо гэж хэлсэн. Харин чи бусдад
юугаараа танигдахыг хичээх ёстой вэ гэвэл Есүстэй хамт алхдаг нэгэн гэдгээрээ л танигдах гэж явж байгаараа гэж хэлээд надад энэ ишлийг өгсөн. Тэгээ энэ ишлэл бол эрдэм номгүй юм сураагүй Петр, Иохан хоёрын зоригтой байхыг тэд хараад гайхацгааж тэг юуг мэдсэн гэж. Энэ хоёр чи Есүстэй хамт байсан юм байна шүү дээ. Өнөөдөр хичнээн их мундаг мэдлэг боловсралтай уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байсан ч эцсийн эцэс тэр хүн Есүстэй хамт алхадаггүй бол, Есүсийг мэддэггүй бол тэр хүн тэр их мэдлэгээрээ нүглэл үлдэн, хормог л үлдэн. Маш их мэдлэгтэй бузар нүгэлтэн л бол. Харин та сургууль төгсөөгүй байж болно. Олигтой сургууль зөрөөгүй. Тийм боломж ч олдоогүй байж болно. Гэхдээ бити санаа зов. Та Есүстэй хамт байхад танд та зөрөгтэй бол. Та Есүстэй хамт байхад ямар ч Оксфорд, Харвардын мэдлэгээр олж авч чадахгүй сүнслэг бэлгүүд, мэрэгэн ухаан, тосолгоо, эрх мэдэл, хүч чадал танаар урсдаг юм аа. Амен. Тэгээ би бас ингэж хийсэн. Хүмүүс надад чи Библийн бакалавр, магистр, явандаа доктор хийгээч. Янз бүрийн санал тавьдаг. Манай сургууль сураач. Хөнгөлж үгүй. Эсвэл тийм улсад очиод тийм сургууль сураач. Тэгээ би эзний өмнө шийдсэн. Юу вэ гэвэл нар мандах гэдэг пастор бол ямар нэгэн Библийн бакалавр, магистр, доктор биш. Үүгээрээ би танигдахаар шийдсэн. Тэгэд яг отгаах. Яг намайг сүмд орж ирээд ботсон шиг би пастор болж чадах юм байна шүү дээ. Үгүй энэ ч 8 дугаар анги төгссөн хүн тий пастор хийж яхад би яагаад чадахгүй гэж гисэн урам аваасаа. Хэн нэгэнтэй нараа аргагүй шүү дээ. Библийн сургууль төгссөн нараа аргагүй шүү дээ. Доктор шүү дээ. Харин би юу ч биш дээ гэж хинч бити бодоосоо. Тэгвэл доктор хийх хүмүүс нь доктор хийгээрэй. Би отгоо ахыг доктор болоосоо гэж хүсэж байгаа. Манай хүмүүс Библийн бусад нийгмийн бүх салбарт чиглэлээс маш чадвартай мэдлэгтэй хүмүүс гарч ирэх ёстой. Доктор хийх нь доктор хийгээрэй. Яг гэвэл мэдлэг боловсрал тус тусын өөрийн гэсэн үүрэг зорилготой. Харин би гэдэг хүний хувьд бол no. Харин энэ чуулганаас олон мэдлэгтэй, мэрэгжилтэй, боловсралтай хүмүүс олноор төрөх ёстой. Амен уу? Амен. Халелуя. Харин эзэнд үйлчлэхэд боловсралтай байна уу? Боловсралгүй байна уу? Баян байна уу? Ядуу байна уу? Монгол байна уу? Америк байна уу? Хамаахгүй. Бид эзний ажлыг итгэлээрээ эзний үгийн дагуу хийхэд. Есүстэй хамт байх нь. Та нар хэлэхгүй Есүстэй хамт байх. Амен. Дэрэгд хүнтэй хэлцгээе. Есүстэй хамт алхацгаая. Амен. Христ эзэн алдарч шуултгай. Амен уу? Тэгээ бүгдээрээ уучлал дотор алхацгаая. Хамтдаа залбирцгаая. Яг саний үгийн дагуу бүгдээрээ шийдцгээе. Нэгдүгээрт уучлал. Хоёрдугаарт та өөрийгөө битгий гол. Есүстэй хамт бай. Есүсээр дүүрэн бай. Амен. Тэг бүгдээрээ таны гомдоосон, таны эсрэг 7 муу хийсэн хүн бол байхгүй л дээ. 7 муу нүгэл хийсэн хүн байхгүй. Тэр 1 нүгэл хийсэн, 2 нүгэл хийсэн, тэр 3 нүгэл хийсэн хүнийг яг одоо бодож байгаад Бурхны өмнө яг зүрхнээсээ хэл. Аава би уучлж байна. Эзэн Есүсээ би уучлж байна. Ариун сүнсээ би уучлж байна. Би уучлахыг хүсэж байна. Би түүнийг чөлөөлж байна. Танд даатгаж байна. Би таны уур хилэнд таны шудраг шүлтэд өгч байна гэж хэл. Харин намайг хормоо болохыг бүү зөвшөөрөөц гэж гуйгаарай. Тэгээ та нар бэлэн бай. Таны эсрэг 7 муу нүгэл үлдсэн хэн нэгэн таарлаа гэхэд цангаж явсан бол аюус өгч. Даарч яваг харуул дулаалan хувцаа өгч. Ингэснээр та түүний толгой дээр алтай нөөс овоолж байгаа мэт болгол. Тэр гимших бол тэр үнэхээр ичих бол. Хэрвээ тэр тэхгүй бол
Бурхны уур хилэн түүн дээр асгарсаар байх бол тэр гимшгүй бол бас нэгэн өдөр аимшигтай мөхөл сүрэл рүү явах л болно шүү дээ. Өшөө авалтын бурхан. Бидний Бурхны нэг нэр нь Библиэлд өшөө авалтын бурхан гэж хэлсэн байдаг. Шударгаар өшөө авдаг юм аа. Харин та өшөө авалтыг шударга нэгэнд даатгах. Зүрхээ бити хорон муулга. Зүрхээ бити ятууруул. Тэгээ муугаар бити дээл, сайнаар дээл. Хараагчгаа ерөө хавчигч нэгний төлөө залбирцгаая. Амен. Бүгдээрээ үүч тэнэн хүмүүс болцгоё. Энэ бол Христийн хууль юм. Баярлалаа Иесус. Таньдаа талархах. Бүх алдрыг танд бид өргөж. Бүх магтаалыг өргөж. Таны ариун оршихуй юмд бид ирж. Эзэн бидний дотроос хормог устгаж зайлуулаач. Бүр зулгайд зумлаж өгөөч. Гашуун үндэс болгоныг устгаач. Эсгэх хөрөнгнүүдийг устгаач. Намайг угаагаач. Намайг цэвэрлээч. Намайг